Далайхын уулзуураас Болиостой уулзуур 20.9 км авцааны маань ажил одоо эд явагдаж байна. За манай замын өргөн бол 16 метрийн өргөнтэй 4 урсгалтай голоор аюулгүй тусгаарлах зурвастай ийм замын ажил явж байна. Энэ зам маань бол одоо 70 см-ийн зузаантай. Нэгтршуулт нь бол доотлын далан бол 2-оос 9 метрийн өндөр далантай. Нийт далангийн өндөр бол. За замын нэгтршуултын талаар ярих юм бол одоо 30 метрийн чулуун суурьтай нэгтршуулсан. За дээр 30 санжийн чулуун суурьтай, 30 санжийн цементээр бичүүлсэн суурьтай, дээр 10 см-ийн асфальттай, нийтдээ 70 см-ийн зузаантай ийм хатуу хужилттай ийм даацын зам хийгдэж байна. Нийт 39 хоолой борооны усны хоолой хийгдэж байна. Мал амтны нэг нүхэн гарц хийгдэж байна. За автомашины 2 түнэл хийгдэж байна. За одоо нийт замын маань асфальт училт бол одоогоор бол 38% буюу одоо 4 км яваад байна өнөөдрийн байдлаар. Өглөөний 7 цагаас оройн 10 цаг хүртэл асфальт училт, цементээр бичүүлсэн суурийн ажил явж байна. За шөнө бол одоо нэгтршуулт, тээвэр, зөөврийн ажлууд шөнөөр явж байна. Нийт ер нь бол 24 цагаар ажиллаж байна. 10 сарын 30-нд одоо хөдөлгөөнөө нээхээр одоо ажиллаж байна. Нийт одоо машин механизм 170 гаруй машин механизм 440 гаруй инженер техникийн ажилчид одоо 24 цагаар ажиллаж байна.